За та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. Сар бүрийн эхэнд хийдэг аймагуудтай хийдэг цахим урлаг энэ 30 минутанд давхцууч хийж үдээсэн. За аймагуд руу явах автозамууд байгаа 6 аймгийн зам одоо энэ 4 сард эхэлнэ. 5 сараас эхэлнэ. За Улаанбаатарт хийгдэж байгаа гудамж төслийг бид нэр аймгийн төвд рүү бас одоо очуулъя. Тийм учраас гудамж төслийн Батуулд ирсэн. Гудамж төслийн Батуулдыг дуудаж байгаа. Аймгийн удирдлагуудтай уулзахад. Тэгэхээр аймгийн төвийн гудамжуудыг янзлах асуудлаар хаана ямар хөө маягийн хөрөнгө оруулалт дээрвэ гэдэг асуудлаар гудамж төслийнхэнтэй та бүхэн бас энэ дараа ярилцаарай. Аймгийн төв дээр бол ямар машины төгжөө бөглөө гэж юм байх юм биш. Тэгтээ бол аймгийн төвийн гудамжуудыг зөв зохион байгуулах, зарим шаардлагатай зам харгуу хийх гээд гудамж төслийнхэнд хүнд ажилланаа. За Хинтийн аймагт ажиллах одоо өчигдөр уржигдөр бид нар нөгөө ерөнхий сайдын нэртэй нэг 50 тэрбум төгрөг өнгөрсөн 13 онд байсан. Тэр 50 тэрбум төгрөгийн 25 тэрбум төгрөгөөр нь онцлогооны төв байгуулсан. За тэрнийг хүлээлгэж өглөө. За энэ талаар бас манай аймагуд бас саналаа хэлэх байхаа. За төрийн үйлчилгээний цахим машин бүх аймагт бол суурилагдсан. За одоо сумдад суурилж өгөөч гэсэн ярьж байгаа. Энийг бид бас ярьж хийдэг гэж байна. За жижиг сая одоо Говьсөмөр аймаг Хинтийн аймагт ажиллахад иргэдэд зарим талын мэдээлэл маш их муу байна. За аймгийн удирдлагууд бол нэг 4 төрлийн имийг бол иргэдэд маш сайн хэлмээр байна. Нэгдүгээрт би яг 4 төрлийн имийг ойлгож ирлээ. За тэр бол нөгөө ажил үйлчилгээ хий, жижиг сажиг үйлдвэр үйлчилгээ хий гэж байгаа хүмүүс зориулагдсан 3 төрлийн зээл байдаг. Энэ 3 төрлийн зээлийг одоо иргэд ирэн сайн мэдэхгүй байна. Энийг хэлмээр байна. Ямар зээл вэ гэхээр нэгдүгээрт бол хамгийн бага хүүтэй зээл бол сумын хөгжлийн сангийн зээл гэж байдаг. Одоо Монгол улсын сум бүхэн нэг 150 сая төгрөгийн ийм зээлийн сантай болсон байгаа. Энээс бол тухайн суманд одоо амьдарч байгаа иргэд зээл авах боломжтой. Энийг ирэн сайн мэдэхгүй биш. Аймгийн төв дээр бол 250 гэдэг чинь 500 орчим сая төгрөгийн аймгийн төвийн сум бол арай илүү. Бараг орчим 500 орчим сая төгрөгийн ийм сантай болсон байна. За энийг иргэдэд маш сайн хэлээч. Хоёр дахь нь бол жижиг дунд үйлдвэрийн дэмжих сангийн зээл байгаа. Энэ жижиг дунд үйлдвэрийн дэмжих сангийн зээлийг иргэдэд маш сайн хүргэмээр байна. Ер нь одоо нэг аймагт бол доотал нэг 3 тэрбум төгрөг бол цуглдсан байгаамаа. За энийг бас ерөөсөө сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ямар шүүмжил гарч ийнэ гэхээр яг тийм зээл байдаг гэсэн тэр зээлийн ямар бидэрт ирэх юм биш гэсэн байдалтай. Тэгэхээр энийг бол иргэдэд маш сайн сурталчлах зүйтэй. 3 дахь зээл бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл байгаа юм. За энэ зээлийг бас мэдж байгаа хүн алга нэг 3 сая, 5 сая, 10 сая ярьсан хүмүүс бол энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас одоо жишээлбэл сая Хинтийн аймагт бид нар очиход тэнд тэр гутлаг хийж байгаа хүн бол нэг 5 саяын зээл авъя гэхэд бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ингээд авчиж болдог. Энийг хэлэх гэсэн. За дөрөвт хэлий гэсэн зүйл бол орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө байгаа. Энэ жил бол орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө бол өмнөх жилээс бас жаахан нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө бол зээл биш. Энэ бол орон нутгтай бүтээн байгуулалт хийх мөнгө. Ийм дөрвөн юмыг та бүхэн иргэдэд маш сайн хэлээч. За Хинтийн аймагаас ийм туршлагыг нь аваад хэдүүлээ хэрэгжилчмээр юм байна. Засаг дарганаа. За Хинтийн аймаг бол энэ засгийн газрын манай засгийн газрын хийж байгаа их олон ажлыг аймагтаа шууд нэвтрүүлсэн байна. За та нар юу нэвтрүүлэх вэ гэхээр нэгдүгээр өдөр за хэд өдөр хамаагүй л дээ. Би нэг 3 ажлыг бол ингээ та нарыг нэвтрүүлж хийж хэлэх гэж байна. Нэгдүгээрт бол бүтээн байгуулалтын цагтаа болчихооч. Одоо бид нар чинь нэгдүгээр өдөр өхөн бүтээн байгуулалтын цаг гээл зөвхөн сайд нар ярьдаггүй. Одоо бид нар ингээ төрийн нарийн бичгийн дарга агентлаг гээл одоо шаардлагатай тэр хүмүүс нь ярьдаг шүү дээ.
Тэгэхээр бүтээн байгуулалтын цагтаа болоод тэр бүтээн байгуулалтын цагаар иргэдтэй мэдээлэл өгдөг болчихооч. Хоёр дахь нь бол одоо бид нар засгийн газар нэг жил 7 сар болж байгаа баг бүх аймаг за ер нь үндсэндээ бүх аймагт бол 11 төв маягийн бий болсон. Иргэдэг сонсдог. Тэгэхээр тэр иргэдэг сонсдог төвдөө бас нэг өдөр зарлаад цаг зарлаад тэгэд иргэдээсээ ингээд асуулт аваад хариулдаг болчихооч. Бид нар тэрнийг энд яаж хийж байгаа гэхээр 3 дахь өдрийн 11 цагаас 11 төв дээр бас холбогдох хүмүүс нь очиж суугаад асуултанд хариулдаг болчихсон. Энийг бас 98 бүхэн нэвтрүүлчмээр байх юм. Яагаад тэгэхээр жишээлх юм бол хөдөлмөрийн эрхлэлтийн одоо хавар болцсон хөдөлмөрийн эрхлэлтийн асуудлыг хариуцсан хүнээ суулгаад тэгэл одоо саяны тэр олон төрлийн зээл, ажлын байр, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд илдэж байгаа хүн амьд ингээд өчнөө юм асуудлууд гарч байна. Тэр аймгийн иргэдтэй хийж байгаа уулзалтан дээр ерөнхий сайд засгийн газар хотоос очисон хүмүүсээс юм асуухын зэрэгцээ бараг тал хувь нь орон нутгийн шинжтэй юм асуугаад байх юм аа. Тэгэхээр энэ бол орон нутгийн иргэд бас мэдээлэл багтаа байна гэсэн үг учраас бүтээн байгуулалтын цагтаа болоороо 11 төв маягийнхаа юмн дээр одоо асуултанд хариулдаг цагтаа болоороо за тэгээд аймгийн засаг дарга нар нэг 30 минуттай болчихвол яасан юм бас. Бид нар ч бас 7 хоног бүхэн ингээд нэг хэвлэл мэдээлэл хинтээ уулздаг, мэдээлэл өгдөг, асуултанд хариулдаг юм. За тэгэхээр ийм хийчээрэй гэж нөгөө цаг нь болчих үү дээ. За одоо хэлээрэй. За ийм хэдэн би тодорхой зүйлийг хэлчихье. За тэгээд улирлын шинж чанартай анхааруулж хэлэх юм байна. Нэгдүгээр одоо шар усны үер гэдэг юмнаас одоо болгоомжлох ёстой. Ард иргэдээс хэрэмжлүүлээрэй. Одоо мэдээллийн хэрэгсээр сайн явуулаарай. За хаврын хуурайшлт эхэлсэн байгаа учраас гал түүмэр гэдэг юмнаас одоо болгоомжлуулж иргэдэд бас хэлээрэй. Мэдээж Улаанбаатар хотоос манай онцгойгийнх нь хэлнэ л дээ. Тэгвэл наадах аймаг орон нутгад та нар нэлээд ярьж хэлж иргэдийг одоо болгоомжлуулж сэрэмжлүүлээрэ гэж хэлэх гэж байна. За 3 дахь зүйл бол шүлхий бол ерөнхийдөө бол дарагдсан байгаа. Маргааш бид нар засгийн газрын хурал хийн. Бид нар маш засгийн хурлаар бол оруулж 20 дээр цэрэг дэглэмийг бууруулна. За одоо энэ дулам дээр дарга сууж байна. Хөдөөж яамны хүн байна уу? За Галбаатрах. За энэ их том сургамж болсон. Одоо энэ шүлхийтэй тэмцдэг арга барилаа бид нар өөрчлөхгүй бол манай онцгойгийнх нь нэг баахан хүн хүчээр зодддаг. Дээр манай яамных нэг баахан вакцин авчир шийдэг гэдэг ингээд маш их хэмжээний одоо мөнгө төгрөг үрж байна. Тэгэхээр одоо Галбаатрах дарга ингээд 50 цаг болж байгаа гэж ойлгож холбогдох мэргэжлийн хүмүүсийг оруулаад шүлхийтэй ер нь яаж тэмцэх юм бэ гэдэг энэ стратеги тактикаа зөв боловсруулмаар байна. Ер нь тэгээд малдаа одоо вакцин хийлгээгүй бол одоо яах юм. Тэгээд дараа нь малын устдах нь мөнгө төлнө. Өчнөө зардал гарч шít. Тэгэхээр энэ одоо хэдүүлээ онцгой анхаарч бидний шийдэх асуудал болж байна. За одоо мал төлөлтийг би яриад яах тийм үү? Одоо манай засаг дарга нар ямар мал төлөвлөх юм биш. Тэр харин малчтынхаа тэр эрүүл мэнд бусад зүйл дээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх юм дээр нь багийнхаа засаг дарга нарт анхааруулаарай. 5 сарын 9-10-ны өдөр Улаанбаатар хотод бид нар залуу малчтын улсын зөвлөгөөнийг хийх гэж байгаа. Сум бүрээс нэг залуу малч ирнэ. Энийг манай хөдөөжихөн яам, хөдөлмөрийн яам, за бас залуучуудын санаачлагын байгууллагууд хамтарч төрийн бус байгууллагууд хамтарч хийх гэж байгаа. Сая бол 2 аймгийн суман дээр очиж манай малчин залуучуудын өмнө тулгараад байгаа асуудлыг бас үзэж судалж ирсэн байгаа. Хинтийн, Батнуран, нэгэн Төв аймгийн нэг суманд очив. Ингээд эндээ сайхан хөтлөөр нэг 300-400 гаруй малчин залуучууд цуглан ингээд залуучуудын өмнө тэр дотроо хөдөөгийн малчин залуучуудын өмнө тулгарч байгаа олон асуудлыг гаргаж тавь шийдлийг олоход энэ чиглэгдэх юм аа. За энэ Батарын зурагта төгрөг гарах гэж байгааг энэ тэр цуурхал юм байна гэдгийг хэлээрэй гэсэн байна. За тэр цуурхал юм. 50,000-ын дэвсгэр тус гарах гэж байгаа гэдэг нь бас цуурхал юм байна шүү. За 2 цуурхал хэлчих. Ингээд товчилчих. Асуулт бай юу? Тэгвэл энэ юм шүү. Өнөөдөр би нөгөө 30 минутаа давхар хийж байгаа учраас одоо 10 хэдэн минут үлдчихэж баг эндээс асуулгач байна. Ер нь тэгээд энэ аймгийнх нь ингээд сонсог
За ерөнхий сайдын 30 минут бол ингээд мэдээлэл хийчихдээ би одоо нэг сумаар 2 туул удаж штэ та нартай нөгөө нэг сарынхаа цахимуурлыг хийчихэж байгаа. Давхар бид нэр мэдээлэл хийхдээ уулздаг 30 минут. Одоо үлдэж байгаа 10 хэдэн минут байна. Энийг бол тэр тэгэхээр зөндөө цаг авах. Би хэвлэхэнд үлдээч. За тоогоор хөөцөлт хэрэг байна уу да. Яах вэ тоо гаргацсан л юм лээ. Засгийн газар байгуулагдаад 1 жил 7 сар болж байгаа. 42 10.6 энтер гэсэн тоо байлаа. Би нэг тийм тоогоор хөөцөлдмээргүй байна. Ер нь эцээцэст ард иргэдэд хүрсэн ахуй амжиргаанд нэмэртэй болсон бодиттой бүтээн байгуулалтаар л хэмжнүүхээс биш тоогоор хоёр талаар маргаад явах. Тэгтээ би хэлчихье. Жил 7 сар ажиллаж байгаа манай мөрийн хөтөлбөрийн биелэлт 42.6%-тай. Энийг нөгөө их хурл дөрвөн мэдүүлдэг. Тэгээ засаг дээр бид нар ярьсан. За ер нь бид нар гудамж төслийн хүрээнд энэ жил одоо хамгийн чухал эхлүүлэх ажил бол туулын хурдны зам юм байна. Тэрлүү бид нар илүү хөрөнгө хүчээ төвлөрүүлж байна. Бусад зүйлийг бол нийслэлийн хөрөнгөөр хийж болно. Тэгэхээр дээр нь аймагуудын төвүүдийг одоо бид нар янзлахад нэлээд хэсэг мөнгө чиглүүлж байгаа учраас Улаанбаатар хотын уг нь 15 уулзуур төлөвлөсөн байсан. Тэрнээс зарим нь бол нийслэлийг одоо өөрөө хийгээдгээр үлдээж байгаа. Авилгацсан төсвүүдээр одоо манай аймгийн засаг дарга нар ч мэдж байгаа. Сая одоо Хинтээ аймагт гэхэд 15 объектыг бол ингээд төр зогсоодсон байгаа. Санхүүжилтийг нь зогсоогоод газар дээр нь очиж аудитын газар үзээд яг үнэхээр одоо ажил нь явж гэнэ үү? Анхны төсөв төрөлтөх нь хичнээн байсан. Одоо өнөөдөр хэд болчиход байгаа юм гэдэг дээр нь энэ 243 объект дээр аудитын газар дүгнэлт хийж байгаа. Аудитын газар дүгнэлт хийгээд улсын хурлаар хэлэлцээд тэгээд засаг руу ирүүлнэ. Одоохондоо бол засаг дээр бол ирээгүй. Засгийн газар дээр ирэхдээ ийм хүмүүст ийм хариуцлага тооц гэсэн юм нь бол аудитын газрын дүгнэлттэй хамт ирэх байхаа гэж би бодож байна. Тэр үедэн дээр хариуцлагын асуудлыг ярина. За эдийн засгийн хувьд бол бид нар бас нэг нь анхаарах ёстой. Эдийн засаг их мундаг сайн бол байхгүй байгаа. Дэлхийн эдийн засаг бол бүр муу байгаа. Нодон жилч бас нэг иймэрхүү байсан. Ер нь тэгтээ эдийн засгийн байдал бол дэлхийн хувьд нодон жилийнхээс өшөө багассан. Би ганцхан жишээ хэлэхэд нодон жил манай нүүрсний борлуулалт бол дэлхийн эдийн засаг муудахаар Монголд яагаад нөлөөлдөг гэхлээр манай нөгөө гадагшаага гаргаж зардаг юмны үн үнчдэг. Дэлхийн эдийн засаг муудна гэдэг бол энийг л хэлээ. Тэгээ нүүрсний нодон жилийнхээс бас ингээ бага байгаа. Тэгтээ бид одоо нүүрсний үн бага байна, дэлхийн эдийн засаг муу байна гэдгээрөө буруугаа чихэх биш. Монгол банк засгийн газар бид хамтарч тодорхой ажлуудыг хийж эхэлж байгаа. Жишээлх юм бол яавал нүүрснийхээ хэмжээг их гаргах юм бэ? Одоо үнэн бага мөртлөө хэмжээг нэлээд нэмэгдүүлээд байх юм бол бас орж ирдэг орлого маань ихсхийн гэсэн агуулгаар бол бид нар явуулж байна. За дээр нь барилгын салбарыг дэмжих асуудлаа энэ хавар бид нар бас эхлүүлнэ. За дээр нь бас одоо нөгөө манай малчтын бэлдэж байгаа энэ ноолуурын асуудал дээр яавал одоо энийг одоо хөөгнүүлж гадагшаага гарч илүү одоо өртөг үтээх гэдэг дээр бас засгийн газар анхаарал тавьж байгаа. За амралтгүй ер нь бол бид нар сараараа тооцоод үзсэн чиг олон сар илүү ажилласан л байлээ л дээ. Засгийн газар байгуулагдаад 1 жил 7 сар болж байгаа мөртлөө бид нар хагас сайнгуул ажилласан. Сая их хурлын чуулган завсарлах үеэр бас чи гэж хүү юм болохоор манай бас засгийн газрын гишүүд жаахан ядарч юм жаахан эвлэг хэвтэх байдал ихсэн учраас их хурлын энэ завсарлагын үеэр нь хагасаа өдөр хуралддаг хурлаа 5 дахь өдөр л хийсэн нэг хэд хоног. Тэгэхээр энэ бол амралтгүй ажиллана гэдгээс буцаж байгаа хэрэг биш. Хүмүүсийнхээ бас нэг эрүүл мэндийг бодоод нэг их хурлын чуулганы завсарлагаанаар бол 5 дахь өдөр засаг хуралдсан. Одоо эх 7 хоногоос эхлээд бид нар нөгөө хагас сайнд хуралддаг орон руугаа орно. Дээр нь хагас үтэн сайнд хурал хийхээс өөр хэлбэрээр манай сайд нар маш их ажиллаж байгаа. Тэгээ анхнаасаа бид байгуулагдахдаа хэлсэн шүү дээ. Засаг дарга нар ч гэсэн тэр хөдөө орон нутагт явдаг. Хариуцсан одоо өөрийнхөө салбараар орж танилцдаг. Энэ бол бас л амралтын өдрүүдэд хийгдэж байгаа. Төсвийн орлого бол тодорхой хэмжээгээр тасарч байгаа нь үнэн шүү дээ. Би хэлжлээ түрүү нөгөө ийм байгаа. Нодон жилийнхээ хэмжээнд одоо нүүрсээ гаргаснаар үл нодон жилийнхээс арай жах илүү хэмжээнд нүүрс гарцсан. Тэгэхдээ нүүрсний мөнгө нодон жилийн хэмжээнд орж ирснийг бол орж ирээгүй. Ягаад гэвэл үнэн үндэс учраас арай бага.
Тэр агуулгаараа бол төсөв бол тодорхой хэмжээгээр тасалдаж байгаа. Тийм учраас бид нар энийг зүгээр тасалдаж яах гэх биш яавал төсвийн орлогыг нэмэгдүүлж болох уу гэд тэгвэл гардаг нүүрсийн хэмжээг одоо нэмэгдүүлээ гэдэг юм уу. Гих жишээтэй олон арга хэмжээг авч байгаамаа. 50,000 тend дэвсгэр би өнөөглөө хинээс асуусан шүү дээ. Монгол банкны ерөнхийлөгчөөс та нар тийч Монгол банк л шийддэм л да. Тэгээ та нар тийм хийж байгаа юу гэсэн үг вэ гэж хэлсэн байгаа. Дулааны нь 2 дахин өснө гэдэг ойлголт бол уулаасаа байхгүй. Манай засгийн газар гарч ирэл ерөөсөө энэ гүний уурхайгаа ашиглах асуудал хурдвчлаа, яаравчлаа. Монголын засгийн газрын зүгээс бэлэн байгаа шүү гэдгээ байнга илэрхийлж байгаа. Би сая өнгөрсөн 7 хоногт тэр 90 тентөгийн том захиралд нь бас захиавчсан байгаа. Монгол улс энийг ашиглахад бэлэн байгаа шүү гэсэн байгаа. Зүгээр яагаад тэр хөрөнгө оруулалт нь хийгдэхгүй байгаа гэхээр бас дэлхийн ерөнхийдөө нэг эдийн засгийн байдал нь муу зэсийн үн сая бол нэлээд хэсэг унлаа шүү дээ. Тэгээд иймэрхүү чиг хандлага зэсийн үний уналт энэ байгаа учраас тэд нар бас төдийл яарахгүй байгаа байдал байна. Энийг би өнөөдөр хариуг нь хэлж чадахгүй байгаа. Ер нь бол гэхдээ нөгөө их хурлын байнгын хорон дээр ярина. Одоо ийм шүү дээ. Аудитын газар маань ажиллаж байгаа. Тэр маань дүнгээ их хурлын байнгын хороо танилцуулаад тэгээд их хурл дээр яригдана. Тэндээс засгийн газар чиглэл ирнэ. Ийм юм нь болж байгаа энийг үргэлжлүүл. Энэ бол төсөв төртг нь хэтэрхий өссөн байна. Энийг зогсоо. Ийм юмнаас болж өссөн учраас ийм хариуцлага тооц гэсэн юмыг их хурл засагт ирүүлнэ. Дэлхийн эдийн засгийн байдал их сайн байгаатай холбогдоод жишээ нь Монгол гэдэг айлын чинь олдог орлого мөнгө төгрөг бол багасж байгаа нь үнэ. Энтэй одоо бодлоо гэдэг юм байхгүй. Энд одоо санаа сэтгэл зовоод олон янзын хурал зөвлөгөө юм уу хийж байгааг бас буруу шахах юм байхгүй. Зөв зүйтэй ажил. Эндээс хэдүүлээ хамтраа зөвхөн засгийн газрын эдийн засаг гэж байхгүй шүү дээ. Монгол улсын эдийн засаг учраас эндээс хамтарч одоо гаргах ямар арга замууд байна гэдгийг л тодорхойлж гаргах нь чухал. Тийм учраас засгийн газар энэ дээр бол бас тодорхой саналууд дээр бол ажиллаж байгаа. Эх 7 хоногт хурлын чуулган эхэлнэ. За бид нар нэг ойрын 10 хоногт бол ийм арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй юм а гэдгийг бол одоо гаргаж тавина гэж бодож байна.